Манай улс төрч үнэндээ нүцгэрчглээ л дээ. Ямар ч хүн сонгоод нэмэргүй бүгд сулгаач болдог. Аргаа бараад дуучин, бүжигчин бүгдийг сонгох дээр дулаад байгаа юм. Уг нь бол парламент гэдэг нь хууль баталдаг мэрэгсэн хуульчдын багийг л хэлээд байгаа юм шүү дээ. Харамсалтай нь манай парламент бол хуульчлагдсан хулгайч нар болчихсон. За гэхдээ арай гайгүй ээж мэдих зарим нэг хүмүүс хөдөлгөөнд орж эхлээд байна. Тухайлбал буянжаага ойрдог идэвчснээр үл барам Facebook-д аккаунт нээж өөрөө хөдөлж байгаа тухайга баримтжуулан цацжээ. Тэг би нөгөө шинэ харьцагч л та. Тэгээ одоо надад дэмждэг хүмүүс миний Facebook руу ороод миний имийг татаж аваад өөрийнхөө харьцагч бус харьцагч нартаа сайн дамжуулаарай гэж хүсье. Тохироогоор манд дуусгаж байгаа өнөө цаг үед бол улсын хурал зайлшгүй байх ёстой шудраг зантай хэдэр үгтэй хүний нэг л дээ. Дотгошоо урсгасан нулимсыг нь арчиж хайрлаарай гэж гуйдаг, дуучин үгэн дээр төөрөлдөж байснаас шулуун шудрагуугийн шуутхан нүүрэн дээр нэлждэг буянж байгаагаа санаад авчихвал гэмгүй л баг. Ямар ч байсан манан бүлэглэлийн өмнө бүхэлзээд байхааргүй би чиний ажилтан юм уу гэж санаадаар унагачтайгаа л хүн. Марцаас өнөө баасан аваа бүр таг. Уг нь 2016 онд Баян зүрх төвөргөөс нэр дэвшнэ гэж ярьж явсан юм. Сураг гаруул гарахаар боллоо. Одоо болт сураггүй. Тамин юм дуулаагүй биз?